8 сарын 14 оройн 19 цаг 5 минут. Юу хийж байгаа хараа? Бөмбөгөн дээрээ сууж байна. За миний харин өнөөдөр юу хийв? Өнөөдөр үзлэгтээ ороод ирлээ. Хяналтанда 4-1 100 болчихсон байна. Охин нь? Тий. Савны амсар нээгдээгүй байна. Одоо 3 хоногийн дараа төрөх хугацаа. Тэгээ өнөөдөр хүүхэд том байгаа. Савны амсар нээгдэг болохоор савны амсар зөөлөлдөг тариа хийлгэсэн. Гэсэн чинь танаад агаад ч юм уу ингээд хонгор бадараад хийцээс хатуураад байгаа юм шиг санагдаж байна. Ээж нэмлэхэндээ хийцчлээ. Удахгүй дүүн гарах юм бах та. Одоо зүрхний дуугаа сонсож Миний хүү ээж тэгээ төр зур байж гин аавыгаа ажлаас орж иртэл. Мондөг тийм ээ? Удахгүй дүүтэйгээ уулзлаа юу гэж бодож байна? гой. Гоё. Дүүдээ. Юу тийх юм уу миний хүү? Дүүн ямар гарч ирэх юм бол? Тэ. Ямар царайтай гарч ирэх юм бол? Миний хүү шиг царайтай гарч ирэх юм болов? Хамарн, духан, аавыгаа дүүрэх юм болов? Ээжигээ дүүрэх юм болов? Агаагаа дүүрэх юм болов? Миний охин. Гараад iyee. Цэги ирсэн байна. Цэги. Түтү чи цэги нэгэ таглаад байна. Би гэж нэг төрдгөө хүн хүмүүст ингээл эхлээл. Бэжинда. Төрхийн сав амар ядаргаанд орсон юм шиг. Цэцэг алдсан. Нэг 2-3 хоног бүтэн чинь юм хэцүү амьдралтай байх юм. Намаа хайд мөдөг юм байна. Хамгийн ажиллаж байгаа нь хамгийн цоглог байсан. За суулаа имлэгтэй хэвтээд нэг хонсоо одоо 2 дахь хоног руу орж ийн. Оройныхаа хоолыг идээд чинь ямар байдалтай байгаа вэ? Яагаад имлэгт хэвцсэн бэ гэдгээ тайлбарлах юм бол өчигдөр амбулаторийн үзлэг хяналтандаа орж явахта охины зүрх жоохон зүрхний бичлэг нь үе ганц 2 удаа тасалтай байсан. Тэгээ эмч маань байнга ингээд байвал муу учраас имлэгт хэвтээд өдөрт 3 удаа ургийн бичлэг хий 40 минутаар хийгээд тэгээд одоо имлэгтээ ирээд хэвтцэн. Өнөөдөр 3 удаа ургийнхаа бичлэгт нийт одоо имлэгт хэвтснээс хойш 5 удаа ургийн бичлэг хийлгээд ерөнхийдөө хүүхэд маань маш сайн байна гэж байна. Гэхдээ ерөөсөө бацлалт ирэхгүй, ус гарахгүй ингээд тайван байж байгаа. Тэгээд өнөөдөр савны амсар зөөлөлдөг тариа нэмж хийгээд тэгээ байдлыг харна. Маргаашнаас эхлээд савны амсар нээдэг бөмбөлөг хийн гэсэн. Тэгээл ерөнхийдөө төрөх юм шиг байна. Ноо шош гахамах мояши загас мисошул цагаан будаа оройны хоол байна. За 8 сарын 19 төрөх өдрөөс 2 хоногийн дараа төрөхгүй сууж байна. Савны амсар зөөлөлдөг тариа 2 удаа хийлгэсэн. Өнөө орой савны амсар нээдэг тийм бөмбөг хийн гэж илээ. Савны амсар руу. Маргаашнаас окситоцин гээд тусал хийгээд
савны агшлтыг одоо ихсгэх тийм төрөлтийг хурцсах арга хэмжээ авах юм байна. За тэгээд эрүүл саруул төрөөсэй гэж хүсэж байна. Удахгүй охинтойгоо уулзлаа да. За хаалаа идчихье. Баку. Идчихье. Үзүүлээ. Өсөөлэй нөө. За. За нэг юм байна да. Үй. Манай хайрч. Ямар гоё юм бэ? Цэцэг нь ямар гоё юм бэ? Химаагүй. Чүгэнэ. Чуяа. Ачуудлаа уу. Төрсөн шүү. Ирсэн. Ажлаас ороод ирсэн, хоолоо идсэн. Одоо хоёр охин асраад өдөрт алчаасан хөлнөөс нь жоохон хуваалцах гад массаж хийж өгч байна. Яжаар массаж хийх гоё болж байгаа гэсэн тийм. Гоё болж байгаа. Ачаалал хамаг хөлн дээр энэ дэр ирж байгаа. Бүх биений ачаалал жижигхэн хөлн дээр ирж байгаа. Миний нөгөө цэгээ зааж өгч. Хаан даруул. За манай ирчүүд маань гэр бүлийн хань ижилтэй орой дундахтаа ч юм уу. Ер нь жирэмсэн үед ч биш те. Ер нь байнгын орой дундахтаа Эмэгтэйчүүд эзэг. 10 минутыг зориулаад нэг цэгэн дээр дараад өчүүлэх нөрч амар баярлалаа шүү. Тэр нь ямар цэг байдаг вэ гэхээр эмэгтэй хүний шагаа байна те. Энэ шагаанаас 4 3 дээшээ. За түнгүүд 5 дахь хуруун дээр гэсэн үг. Яа. Энэ 5 дахь хуруун дээр эмэгтэй хүний цэг байдаг аа. Энэ дээр нь 5-аас нэг хамгийн ихтэй нэг 10 минут те. Дараад өгөх юм бол эмэгтэй хүмүүсийн өдрийнх нь алжаал бас тодорхой хэмжээнд тайлагддаг байгаа шүү. Гоё юм бэ. Харин бүлийн төрсөн чинь. Төрөлтийн өмнөх өвддөг өрөөнд ороод ирсэн байна. 5:30 гээд орж ирсэн. Одоо 8:30 болох чинь. Доошоо баг зэрэг цус алдж эхэлж байна. Тэгээд сая жоохон хэсэг унтаад өглөөнийхөө цайгаа уугаад одоо 8:30-аас 9 гээд өвдөлт сэтрээд окситоцин гээд даавартай тусал хийлгээд тэгээд төрөлт маань эхлэх юм шиг байна. Сая энэ чигээд үтсэн 4 см нэгтсэн байна нэ. Эмнэлэг дээр ирчлээ. Сая орж ирсэн. Өвдөж байна уу? Одоо харин нэг хийхээр өвдөж эхэлсэн шүү дээ. Өвдөлтийнхөө тариаг хийх гэж байна. Туслаа хэлгэлээ. Наач маш сайн байна. Хичээгээрээ. Хичээгээрээ арай. Хайртай шүү. Өвдсөн ч хоёлоо хамтдаа тисээ гарна. Тэр юу хийж байгаа бэ? Туслаа залхуулт. Ном уншиж. Чигээрээ. За одоо туслаа өгсөн. Туслаа залхах хизээнээс өвдөж эхлэх юм байна. Тэгэл одоо өвдөд эхэлчихвэл юу ингэж инээж мэнэ гэсэн. Хасртан баа гэдэг шүү дээ. Аа. Энэ хичээгээрээ. Над хайрасаа байва. За өдрийн 11 цаг 40 минут болж байна. Өдрийн хоолн гараад ирсэн миний арай. Өвдөөгүй л. Цагт тэрэл амин ярьсан. Гоё хоол гарч ирж. Харин өдрийн хоолыг анх удаа идчихвч. Оо. Ошисоо. За одоо энийгээ идэл өвдөлт эхэлжүүл юу хоол болно шүү дээ арай. Сая дээр минь. За минийэр бас хоол идчихээд байна. Ой бигтэй. Хичээгээрээ заяа. Миний хоол идчихээ. Харин хоол идснээр гарах юм байна. Тэгээ. За тэгээ. За сайхан хооллороо. Юу хийж байгаа юм?
Өрөөс өгдөхгүй. Өрөхгүй ирэхгүй босоод явж. Өгдөг ирэхгүй савны амтар нэгдэхгүй байна гэсэн үг шиг. Сая дотор үзлэгээ хийлгэсэн чинь нөгөө дотор үзлэг хийхээр тэрнээс сэтэл даваад бас өгч хэлдэг гэсэн. Хажуудлах амар болчих шүү дээ. Тэгтээ нэгтэй нэгтэйг 4 см хасар байна. Сарны амсар сайн нээдэг гэдэг юм да. Сус гаргаж нэ. Юм харж байна. Юм харж байна. Заяа ирсэн байна. Би ирсэн байна. Сайн нөө гэж. Сайн нөө. Сусаа юу гэж бодож байна? Амай санаж цаасан. Тэгэ чи юу? Энэ үцээ ирчихсэн үү болж байна. Энэ тэгтээ хараа инээж минэж ярьч ярихаар амар хурдан савны амсар нэгтдэг гэсэн. Байж байна. Ирчих. Би комеди үзэх юм уу? Инээсэн чинь чангараад өвчөж шít. Инээх үү? Алтай нуруу ууршгэл. Юу нэ? За чи тэр Өвдөлтэй дараач. Алтай нур энэ хав биш юм. Алтай нуруу ууршгэл. сүмбэрлэж хамахдах юм да. Өвдөлттэй. 10 жилдээ газар зүйтэй амар сайн байсан. Байсан. Ийм гоё хоол. Хоолоо идээд тэгээд боломжтой болгондаарай гэж юм. За сайхан хооллоо. Баярлалаа. Тамбац хоноо 2019 оны 8 сарын 21-ний 13 цаг 35 минут. 12 цаг 37 минутаас эхлээд өвдөлт үе ирж байгаа. 10 минутын зайтай эхэлж өвдөжсэн. Одоо 2 минутын зайтай. Ер нь өвдөлт жоохон ойрхон байна. Ойрхон өвдөж байна. Гүнзгий амьсгал аваад энийг хараад өвдөлт нь нэмэгдэж штэ тэр. Тэгэхээр энэ гүнзгий амьсгал авахаар өвдөлт нь арай бага байна. Нэр хичээж шүү. Мундаг шүү. Сая арай ирсэн хэдэн минут дөрөвнийхээс 2 минутын зайтай. Энэс хүрдэ штэ. Өнөөдөр өчигдрийгээ бодвол арай илүү хүчтэй өвдөлт байна. Өвдөлт нь арай хүчтэй бацлалт хийдэг болсон байна. Туслан сайн үйлчилж дээ тэ өнөөдөр. Stay high for the most of the time. Meet a stranger, jump right in your car. Waking up on your sofa next to half-filled bottles from last night. I don't even. За бид 3 төр хорон дээр гарцсан шүү. Нэр ямар санагч байна? Удахгүй охинтойгоо хитлээ. Найрууд хичээж болохоор галан амлаараа дөрүүлээ уулзсан байна. Хичээгээд арай. Хажуудахаар амар энэ хайртна. Баярлалаа. Зүгээр. Хайртай шүү. Тэрхээс өмнө гоё инээгээд төрхтэй инээж төрнө. Stay high for the. Тэр өрөөгөөс солиод буцаад өвдөлтийн өрөөнд ороод ирлээ.
Ямар хөөргө харагдаж байна мэн нэр ямар үзэсгэлэнтэй юм бэ? Өндөр орон дээр гарсан. Нэлээд хүчтэй шүү. Нэрийн толгоон дээрээс бичиж шүү. Амраа маска. 기다려. 이긴자 다음에? 이긴자 다음에? Haruj цаг 0:00 минутанд тугсан хагарлаа.痛くなってきました。深呼吸して吸って吐いて、そう思いっきり、そうそうそう。あ、ごめんごめん。大丈夫です。大丈夫です。声かける？はい。今力抜いて深呼吸しましょうね。もうちょっとよ。あともう少しで赤ちゃん会えるからね。吐いて次行きましょう。せーの。はい、頑張る。そうそうそうそうそう。
力抜いて。してもらわなきゃいけない。Чамаараа бахарч шүү арай ста мундаг байлаа. Охин ста минут саруу мундаг байна. Битгий санаа зов. За. Охин гараад ирсэн байж байгаа. Сая анхны амлахыг хийчлээ. Анхны бүгийн дуугийн дуулаад өгчлээ. Энийг үзэж байгаа залуус маань хүүхдтэй болох гэж байгаа бол өөрөөсөө маш их төсөв төвчээр гаргаж маш их хариуцлага үүрнэ гэдгийг давхар ухамсарлаж байгаарай гэж зөвлөмөрөө. Сая хажуунаас нь ихнэрээ хараад маш их өрөвдлөө нэмэгтэй хүн гэдэг ямар агуу төсөв төвчээртэй мундаг хүн байдгийг дахин мэдэрлээ. Ихнэрийгээ хайрлаа. Нэмэгтэйчүүдээ улам илүү хүндэтгэх сэтгэлд төрлөө. Хачнаас нь харж байгаа бид нар би ядаж нэг тал өвдөлт дэмж болохгүй нэг мэдэрч өнөөс нь мэдэрхээсэн гэж бодлоо. Хэцүү байт юм шүү. Эхнэрээ хайрлаж байгаа. Өөрийн чинь ингээд урд би чинь цааш гаргаад өссөн үнийг битгий хэлдвэр хэлж муу мухагаар бодож муухай юм үзүүлж тэсэн нөлөөс битгий гаргаарай. Авч суухтал жаргаана гэж авч суусан учраас бүгдээрээ насан туршдаа бие биенийхээ харилцааг хүндэтгээд бие биенийхээ хэлсэн үгийг ойлгоод маш их гүн бат харилцааг үсгэцгээе гэдэг сайхан амьдарцгаар би хаг одоохондоо бол яг амар сандралтай үг хэл амар бэдрээд би одоохондоо шокноос арай гараагүй амар өвдсөн амар хэцүү байсан. Би хажуунаас нь яг харж байсан. Тэр бол өвдөлтийг би мэдэрч байсан. Надад амар хэцүү байлаа. Миний охинроо амар биширч хүндлээ. Мундаг төсвөр төвчээртэй мундаг хоббитэй байлаа. Бидний хүүхөрхөн гэр бүлийнхээ аз жаргалтай мөчийг хуваалцаж байгааг харсан та бүхэндээ маш их баярлалаа. Гинц байх болц. Надад шахах юм шиг. Одоо тэгээд хоолоо идчихэд 45 болж байна. Хоолоо идэх тэгээд ах шүднүүд авгаачаад унтлаа. Доош аач унтнаа. Санжаа. Бүр дараад ирсэн. Орж ирж яах вэ санагдаж штэ. Тэгээд доош хаач унтъя. Ямар гоё.